Би яг одоо маш хүнд ачаа үүрч явна. Энэ зөвхөнд миний өнгөрсөн 15 жилийн харуусал, гомдол, ганцаардал бүхэн бичигдсэн өдрийн тэмдэглэлүүд минь бий. Хүмүүс хэлдэг дээ. Өнгөрснөө мартаж чадахгүй хүн ирээдүгээ бүтээж чадахгүй гэж. Гэхдээ мартыгээл мартчихдаг дурсамж, арчигээл арчигдчихдаг алдаа байдаг бол амьдрал хичнээн амар байхсан. Даанч үгүй байл. Энэ дэвтрүүдээ би сөхөхөөс ч айдаг хэрнээ хаягчиж бас чаддаггүй байна. Гэхдээ нэг өдөр зориг гарган би эхнээс нь бүгдийг нь уншсан юм. Учир нь бол өнгөрснөө хав дарах биш, нүүр тулахыг хичээсэн юм. Энэ нь огт амар байгаагүй л дээ. Өөрийгөө үзэн ядаж, өөртөө гомдож, өөрөөсөө ичих мэдрэмжүүдээр дүүрсэн. Гэхдээ унших явцдаа хамгийн гол нь би л өөрийгөө өгдөгч байсан хүн юм байна гэдгийг олж харсан. Үснэ нь надтай яаж харилцах боломжийг олгож, өөрөө л бусдыг өөрөөсөө илүүд тавьж, тэгээд болоогүй дандаа л өөрийгөө голж шүүмжилдэг гэж. Яг үнэндээ энэ хар бараангийн дурсамжууд маань миний хамгийн том хичээл байсан гэж. Намайг гомдоосон гэх хүмүүс үнэндээ хамгийн чухал багш минь гэж. Намайг орхисон гэх залуус надад өөрийгөө хайрлахыг минь сануулж. Ухаарл бүхнээ ухсан учраас эдгээр твтер надад үүргээ биелүүлсэн. Дахиж би эднэрийг хадгалах шаардлагагүй болсон юм. Нэг үгээр хэлбэл би өнгөрснөө мартахгүй ч харин өнгөрсөнтэйгөө эвлэрсэн юм. Гал миний энэ ухаарл шинжлэлтийн минь гэрч болов. Цаашдаа би өөрийгөө хамгаалж, би өөрийгөө хүндэлж, би өөрийгөө хайрлаж явах болно. Хэрэв таач бас өнгөрсөндөө орших хүнд ачааг өөртөө одоо ч тээсээр явдаг бол танд л гэж хэлэхэд тэднээс зогтолгүй нүүр тулах зоригтой байгаарай. Санаж, дурсаж, задалж, ангилж, ялга мөн тэднээс суралц. Энэ л бидний өнгөрснөө тавьж явуулах ганц л зам юм шүү.